Даавуугаар ямар нэгэн бүтээх цуврал рилийн маань дараагийн рил бэлэн боллоо. Энэ удаагийн рил маань өмнө нь YouTube сувгадаа оруулж байсан хэрхэн оёх вэ, хэрхэн эсгэх вэ, өөрийн биеэс хэмжээ аван өөртөө тохируулан даашинцыг хэрхэн оёх вэ гэсэн алхам тутамд нь заасан энэхүү бичлэгээ рил болгон хүргэж байна. Даавуугаар ямар нэгэн бүтээх цуврал рилээ би дотор нь дид гарчиг өгөөд 4 хэсэгт хуваая гэж бодсон. Тэрний үе гэхээр хавартаа бэлдээ, зундаа бэлдээ, намартаа бэлдээ, өвөлдөө бэлдээ гэсэн жилийн үйлрэлээр бичлэг хий гэж бодож байна. Тэгээд хавартаа бэлдээ рилийн цуврал бичлэг нь бас бэлэн болоход хараахан болоогүй байгаа учраас маш их цаг хугацаа гараад байна л та. Тэгээд өнгөрсөн сарын хугацаанд бас хар гэрийн гачигтлаас болоод ямар ч бичлэг хийж амжсангүй. Тэгээд хавартаа бэлдээ цуврал рил бичлэгээ бэлдэж байгаа хоорондоо өмнө нь YouTube сувгад маань орж байсан бичлэгүүдээ би рил болгон хүргэж байна. Тэгээд та энэ бичлэгийг маань бүтнээр нь үзмээр байвал бит болор наран YouTube сувгаар ороод үзэх боломжтой шүү.